Дэлхийн 8.3 тэрбум хүн дотор хөдөлмөр засалч гэдэг мэргэжилтэй 8,000 хүн байна. Харин манай улсад 60 гаруй хөдөлмөр засалч байдаг. За тэгвэл Улаанбаатар хотноо олон улсын хөдөлмөр засалчид ирж чуулга уулзалт зохион байгуулж асуудлаа хэлцлээ. Энэ удаагийн чуулганаар сэтгцэн эрүүл мэндийн төгслийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн хөгжил болон нийгэм түшгэлсэн сэргээн засах үйлчлэгээний талаар олон улсын түвшинд хэлэлцэж байна. Мөн чуулганд Монгол улс, Австрали, Япон, Хонконг, бүгд найрамдах Солонгос улс, Хятад улс, Пакистан зэрэг улсын хөдөлмөр заслын салбарын төлөөлөгчид, профессор, багш нар, эмч судлаачид оролцож байна. Түүнчлэн дэлхийн болон үндэсний хөдөлмөр заслын холбоотын удирдлагууд хүрэлцэн ирж салбарын хөгжлийн чиг хандлага олон улсын туршлагаасаа хуваалцсан юм а. Хөдөлмөр заслалтыг бэлдэж байгаа манай бие бэлдэр судлалын тэнхимийн хамт олон байгаа. Мөн одоо яг хөдөлмөр заслаар нарийн мэргэшсэн манай багш нар энэ олон улсын хурлаа жил болгон тогтмол хийдэг. Үнэхээр олон улсын хурал нэрэндээ зохисон хурлууд. Энд оролцогчдын бараг талаас илүү гадаадын улс орнуудаас ирсэн оюутан болон багш нар, эрдэмтэн, судлаачд ийм хүмүүс байдаг. Хөдөлмөр заслал гэдэг өөрөө маш өргөн хүрээний эрүүл хүмүүс ч гэсэндээ, хүүхдүүд ч гэсэндээ одоо энэ тусламж үйлчилгээ авах боломжтой. Чуулганы хүрээнд сэтгцэн эрүүл мэндийн хөдөлмөр засал, аутизмтай хүүхдийн хөгжил, оюуны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн өөрийгөө зохицуулах чадвар, гэр бүл түшгэлсэн үйлчилгээ зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Уг хуралд ирж илтгэл тавьсан ойд үеийн хувьд хөдөлмөр заслын үйлчилгээнд хамрагдсанаар өөрийн амьдрч буй байрныхаа шатыг засаж сайжруулжээ. Яг өөр дээр ямар үйлчилгээ авсан бэ гэхээр миний амьдралд учирч байгаа олон зүйлсүүдийг ер нь өөрөө хөдөлмөр заслын яг энэ ухагтхуунаар өөрөө өөрчилсөн амьдралдаа. За энгийн жишээ хэлэхэд бол одоо би угсармал 9 давхурт амьдардаг. Гадны орц давжооны өндөр тэрийгээ би өөрчлөөд тэгээд арай илүү өргөн тэгсэн ер нь алхамт багтаа шатнууд хийсэн. Энэ бол би өөртөөс хөдөлмөр заслын үйлчилгээ тийм үү? Мөн чуулганы үеэр олон улсын воркшоп, хэмнэлзэн сургалт, туршлага солилцох хөтөлбөрүүдийг зохион байгууллаа. Улмаар Монголын хөдөлмөр заслын салбарын мэргэжлэнүүдэд шинэ мэдлэг ур чадвар эзэмших боломжийг бүрдүүлж өглөө. Түүнчлэн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, нотлохоон цуурилсан хөдөлмөр заслын үйлчилгээг хөгжүүлэхэд энэхүү чуулган чухал хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид онцолж байна.